Тэгээ ер нь боловсролыг дэмжих чанартай боловсролд төсөв мөнгө тусгагдаж тэгээ түүнийгээ мэдээж одоо цаашлаад сургууль барилаа гэхэд хэн багшлах уу гэдгийг нь бид нэр тооцож төлөвлөж чадаагүй. Тэгээд л өнөөдрийг хүрчээл байна. Тэгээ одоо мэдээж жил ирэх тутам за одоо барилга байшингийнх нь үн хөлс нэмэгдээ зарим нь одоо дуусч өгдөгөө. Тэгээ сургууль барилаа гэхэд нөгөө багш нар нь цалин бага учраас ажилд авахд бэрхшээлтэй байгаад идэг. Тэгээ нөгөө төсвийн хүрээнд дээр урсгалаа нэмэгдүүлэх гэхээр тэтгэмж хүүхдийн мөнгө гээд ингээд нэг хитэн зардлаа шийдчихэд нэмэлт зардал шийдэх гэхээр болж өгдөгөө. Тэгээд нэг хаяа сонгуульд өгөхөө нэг 10% нэмчээд болох байхаа гэд орхичдөг. Нэг юм ийм бодлохгүй л яваал ирсэн л нийл гайл та. Магадгүй одоо багш нарын цалин 10%, эмчнэрийнхээ цалин 10% нэмээд ч өөрчлөлт гарахааргүй байна шүү дээ одоо. 10% нэмээд одоо амьдралд нь тийм нэмэр үзүүлж чадахгүй гэдэг. Тэгэхээр энийг бол бидний өргөн агуулгаар нь харах ёстой байна. Тийм учраас төсвөө эхлээд ирүүлжүүлж авах бодлого руу орё л гэж хичээсэн. Сахилга баттай хариуцлагатай яг үүндээ төсөв өөрөө бодлоготой. Тэгээ ингээд яг ийм цагууд мөчлөгс өрсөн, төрийн оролцоог багасгасан, хувийн хвшил илүү ажиллах орон цагт хэлсэн. Хувийн хвшлийн ажлын байрыг хадгалж үлдэхгүй бол хувийн хвшил ч гэсэн нөгөө яг адилхан энэ эдийн засгийн агшлтыг дагаад савчвал энэ одоо хувийн хвшилд байгаа ажлын байруудыг цаашдаа яах вэ? Тэгээ эн чинь ядуур улам нэмэгдэнэ. Ингээд эхэлнэ. Тийм учраас бид нар байгаа ажлын байруудыг хэрхэн яаж хадгалж үлдэх үү гэдэг ийм сонголт руу орсон. Тийм учраас энэ удаа бол ийм төсвийн сахилга баттайг нэмэгдүүлэх зорилготой оруулж ирсэн энэ төсвийн хүрээг. Тэгээд ер нь бол яг энэ татвар реформ ч гэсэн их зөв хийдэж эхэлж байгаа. Жишээ нь тэр нэрсэн дотоодын бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогын харьцааг ингэж бууруулж орон зай бий болгож араас нь татварын хуулийг үе шаттай явуулвал энэ амилна. Тэрнээс сонгуульд өглөөгээд за одоо энэ нийгэм таалагдах юм байна. Энэ заалтыг өөрчилчихье гэж ингэж явсаар байгаад одоо ч нөө бие даасаа хуулиар зохицуулдаг олон хуультай учраас төр өөрөө цалин үсгийн нэгдсэн бодлого алга болчиход байна шүү дээ. Бие даасаа хууль болгоноор янз бүрийн юм чөлөөлж хөнгөлж нэмэгдүүлж хасч явсаар байгаад. Тэгээд нөө сангийн яам төсөв төлөвлөх гэхээр олон хуулиа давж чаддаггүй. Тэгээ ийм л болцсон. Нөгөөд хуулиудыг өөрчлөөд нэг бодлого ингээ хэрэгжүүлээд явъя гэхээр нөгөөдх нь барьж орох гэхээр дараагийн сонгуулиа бодоод 2-3 постноос айсан хүмүүс тал тийрээд ингээд явах болчлоо л доо. Тэгээд юм нөгөө яг ийм нөгөө цаг хугацааны хайчинд байгаад үдэг засгийн газар ингээд цаг хугацаанд ажиллаа хийгээд явъя гэхээр өөдөөс нь одоо наа төсвөө буцаагаад аав гэхээ эсвэл засгийн газараа огцруул гэхээ ингээд нөгөө ер нь нэлээд л одоо тийм төвөгтэй байдалд байна. Гэхдээ мэдээж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Бид нар төрийн ажил нэг ч хоног гацаж болохгүй. Ажил бол хэвийн үргэлжилж байгаа. Багш эмчнэр төр ч гэсэн ерөнхий сайд өөрөө уулзсан. Тэгээ өөрөө зарчмын саналуудаа бол хэлсэн. Салбартаа бол бид нар цалин өрсний тогтолцоог томоор хараад ингээ явнаа. Их хурл дээр ажлын хэсэг дээр ч гэсэн энэ саналуудыг нь тусгаад цалин өрс нэмэгдүүлэх дээр явна анхаарна. Гэхдээ зөвхөн нэг 10-20% нэмээд нэмэр болохгүй нэ. Тийм учраас багшийн хуулиа хэрэгжүүлээд гүйцэтгэлийн үнэлгээ индикаторуудаа зөв тавиад явъя гэд боловсролын хамтаа ч гэсэн яриа явж байгаа. Энийг бол бид нар том агуулгаар нь харж бүтэн цогцоор нь шийдэхин төлөө бас засгийн газар ажиллаж байгаа.